хоёр өхөр хоорондоо ярьж гин л дээ. Хүүе судалгаа гарсан бэ цаад чинь. Арслан дээр судалгаа хийсэн байна. Яасан гэсэн чинь ногоойд хийх муу гэсэн гэж байна. Ногоойд бол өвчин гэж байна. Тийм ч соёл ер нь мах идэхгүй бол болохгүй мэн гэл. Тэгээ нөгөө хоёр чинь маханд орж гинэ. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа нөгөө хоёр өхөр чинь мэдээж идэхсгүй маydсан чинь нас орчихгүй юу те. Тэрийг арслангууд сонсч гин. Хүүе сан ч одоо ингээд мах идэд өгч ийн гин. Ер нь мах муу гэж байна. Мах биенд их муу гэж байна. Тийм ч ус өгч ийн гин. Хойлоо ер нь ногоо идгээд нөгөө хоёр чинь ногоонд орж гинэ. Тэгээсээр мэдээж бас л хэдэн жилийн дараа нас орсон. Тэр хоёр яг үгээр өхрөн дээр хийсэн судалгаа байсныг ойлгоогүй. Энэгээрээ одоо юу хэл гэсэн гэхээр энэ бол мэдээж үлгэр боловч юу хэл гэсэн гэхээр хүн чамд юу тохирч чинь тэрийг хийх ёстой. А энэ судалгаа яг хүнд зориулагдаж хийсэн байна. Тэрийг ойлгох ёстой л гэж ийм утгатай байгаа байхгүй юу? Маркетинг тийм учраас бид одоо өнөөдөр бяцлаглагч тэр ер нь эрүүл байхыг тэр газар сайг бол сурталчилж байна. Детоксыг ч гэсэн маш их сурталчилж байна. А гэтэл яг хэмб хизээ яах вэ гэдгийг шинжлэх ухаанчаар байгаарэ гэдэг өнөөдөр гигантнууд бүгд энийг анхааруулад байна шүү дээ. Шинжлэх ухаанчаар бай. Тэр битэл одоо ширээ бяцлаглалын төв дээр бяцлал хийж явах үед өнөөдөр дэлхийн олон эрдэмт дээрээс судалгаа хийдэг болцсон байна. Тэрний яг үгээр үнэхээр тэр пүүжа гэж нэрлэдэг байгаа тэр хурал хурж байгаа маань зүгээр хідэн ламнар суучаад шашны мухруулах хийгээд байна уу? Эсвэл энд ямар нэгэн хувь одоо тэр хүмүүстэй ямар нөлөө байна гэдгийг одоо бас судалдаг тийм багууд бол ажиллаж байна. Шинжлэх ухааны маш их том хүрээлэлтэй багууд бол ажиллаж байна. Тэгээ тэд нар юу гэсэн судалгаа хийж байна гэхээр үнэхээр тэр хурал номонд хэрэглээд байгаа тэр үнэртэнгүүд тэр хурал номноос гараад байгаа дуу авианууд бид нар бол тарина гэж нэрлэдэг байгаа. Эднэрээс үүсэж байгаа долгион тэнд оролцож байгаа хүнд шууд нөлөөлж байна. Ингээд шууд нөлөөлж байгаа учраас тэр нөлөөлөл нь өөрт нь илт мэддэхгүй ч гэсэн биеийн бүр эсийнхэн төвшөнд эрүүлжүүлж залуужуулж яах гэдгийг баталж байна. Яг тэгэхээр энэ гигантнууд бяцлал хий, амьсгалын дасгал хий, йог хий гэж хэлэхэд хүмүүс нэг хоёр хийж үзчихэл яг яагаад нэмэр болоод байгаагийг өөрөө маш өндөр түвшинд ойлгоогүй учраас механикаар хийж байгаа л тэгэл болчихж байна. А гэтэл энийг энэ гигантнууд ажигласан учраас за тэгвэл та нар шинжлэх ухааны онолтойгоор нь эхлээд ойлгоод үз. Тэгээд ойлгоод итгэл үнэмшил төрөөд явах юм бол энэ йог бяцлаглалыг одоо энэ аргаар хий гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас бид одоо сүүлийн үед 21-р зуунд аливаа юмд бас шинжлэх ухаанчаар хандаж сурвал зүгээр юм уу гэж би боддог. Ер нь яг хөө миний багш бол бяцлал йогийг зааж явахдаа намайг дагаарай, энэ л зөв шүү гэж бол хизээч хэлж байгаагүй. Гэхдээ хүнд өөрийн өөрөө удирдах чадах нэг тийм зүйл бай. Энийг л бид нэр олж мэдчих юм бол ямар ч юмд зовхгүй, шаналхгүй амар байж болно гэж хэлээд байгаа. Энийг л хүн болгон хайж байгаа. Нэг үеийн бол бид чинь бас маш их юм хийдэг болсон байна шүү дээ. Монголчууд маань янз бүрийн төрлийн бяцлалууд бий болсон байна. Эрүүл мэндийн хувьд бол одоо хүн болгон сонирхдаг болсон байна. Аль болохоор амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй би өөрөө өвдөж ядрах юм байна гэж бодож байна. Тийм учраас бид нар йог бяцлаглалыг шинжлэх ухаанчаар сонирхоод тэгээ бас эндээ шинжлэх ухаанчаар хандаад тогтмолшуулж чадвал маш их зүгээр хаа гэж би бол боддог л доо. Өнөөдөр бас бяцлаглалгээд олон жил болж байгаа боловч сураагүй мэдээгүй зүйл их байна. Бас эргэлзээ төрж байгаа зүйл ч байна шүү дээ. Яг бол нэрээ би энэ олон жил хийчихэд яагаад ингэж байгаа юм болоо гэдэг. Тэгэл тэр болгоныг ингээд сонирхоол, судлаад, сураал явж байхад яалтчгүй л бяцлал йог бол үнэхээр хүний яг одоо өдөр тутам иддэг хоол шиг, өдөр тутам одоо биеийн ариун цэврийг хангаж хийдэг үйлдэл шиг, шүд угаах шиг, унтах шиг ийм хэрэгцээтэй бүр амин чухал хэрэгцээтэй зүйл байна гэдгийг бол бид бүгдээрээ л ойлгоод байна.
Харин энийг тогтмолжуулна гэдэг бол хувь хүний бас өөрийнх нь хүсэл, тэрнээс гадна өөрийнх нь бас зорилго, тэмүүлэл байж болно, зорилго бас мотивац гэдээ яриад байдаг шүү дээ. Тийм юм байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар энэ дээрс анхаарах хэрэгтэй л дээ. Би бас үе ингээд өөрөө хүмүүс ингэж биш бясалгал игээл болчих юм шиг. Бясалгал игээл сайхан болчих юм шиг. Дэлхний хичээл сонгуудаа хүмүүс ингээл тэгдэж ш. Ингээд яагаад бид хийхгүй байгаа юм бэ? Хүмүүс нэг ингээд идэж орчих үе. Тэр наан бясалгалыг чинь хийгээд яг яах юм? Надад ямар одоо ашигтай юм бэ? Ашиг харсан болж байна. Та энэ дээр өгч үзтээ. Бясалгал бол үнэхээр ашигтай. Энийг зүгээр маш энгийнээр ярихад одоо жишээ нь чи бясалгал хийдгүй байгаад өвдөө гэж бодъё. Энийг бол би өөрийнхөө амьдралынхаа туршлагаар мэднэ. Бясалгал хийдэг хүний өвчин, хийдгүй хүний өвчин тусж байгаа байдал, тэр өвчнийг даван туулж байгаа, эдгэрч байгаа байдал нь өөр гэдэг. Бясалгал хийдэг хүн бол бараг өвддөггүй. За өвдлөө гэхэд их хөнгөн өвддөг. Их хурдан эдгэрдэг. Бясалгал хийдгүй хүн бол үнэндээ аливаа өвчнийг тусгатай хүнд тусдаг. Хүнд тусч яана гэдэг маань тэрийг эдгэх гэж их мөнгө зарнаа л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Монголд бол бясалгал гэдэг хүн их олон болсон. Тэгээд тэд нар бол бүгд мэдчихэе те. Нэгдүгээрт одоо аливаа өвчнийг бага одоо тусч гин. За мэдээж хүний эрхтэй юм чинь, хүний биетэй юм чинь, бас нийгмийн харилцаанд оролцож байгаа юм чинь өвдөн, зовн янз бүр болно. Гэхдээ нэг их хурдан давж гарч байна. Бясалгал гэдэг маань яг юу юм гэхээр төвлөрөх зүйл биш байгаа байхгүй юу? Тэрнээс гадна бясалгал гэдэг бол яг одоо хийлээ, маргааш нь чи эдгэрлээ гэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл өвдсөн хүнд хийдэг зүйл биш. Чи өвдөд байгаа эмнэлэгт очиж чамайг эмчилнэ. Эмч сүулдэ бүр чатгаа болдог. Би чиний өвчний чинь эдгэж чадахгүй юм байна гэж хэлдэг. Тэр үед хүн за эмч эдгэхгүй гэсэн чи одоо би өхье гэдэг хүчтгүү. Өөрөө гарцгайдаг. Тэгээ гарцаагаад ирээд олсон зүйл нь бясалгал байдаг. Энийг дэлхийд ирэх ерөөсө бараг бүх бясалгагчид зөвхөн Шри Рави Шанкарын технологиор бясалгаж байгаа бясалгагчид биш. Ерөөсө бүх бясалгагчид нэлдэг. Бүх өвдсөн, маш хүнд өвдөөд тэгээд энийг эдгэх одоо гарцайж агаад тэгээд эцсийц энэ гарцсан нь ерөөсөө л өөрт байна гэдгийг олсон л байдаг. Тэгэхээр явж хүрдэг газар чинь бясалгал байдаг. Тийм учраас одоо бүхэл хүмүүс, бүхэл гигантнүүд, тэр тэл гигантнүүдийн шавнар бид нар хүртэл юу гэж одоо хүмүүстэй санал тавиад байна гэхээр одоо чадaltaа дээрээ их өвдөөгүй байгаа дээрээ бясалгалыг сурчих. Эсвэл тэр амар амгалан 50 байдаг тэр аргыг хийгээ сурчих. Үгүй мэт мөнгөтэй болдог аргыг сураад авчихлаа гэж байгаа байхгүй. Яагаад мөнгөтэй байгаа юм? Хүн ер нь яагаад мөнгөтэй байдаг? Яагаад гэвэл тэр хүн тэр мөнгийг олж чадах хүч бий болж байна гэсэн. Энэ хүчийг ханаас авдгийг чи өөрөөсөө гаргаж ирдэг. Энэ хүчийг өөрөөсөө гаргаж ирэхэд чинь замыг чинь заадаг тэр арга бол бясалгал байдаг. Тийм учраас сэтгэлтэйгээ танилцсан, өөртөө танилцсан. Яа тэгэхээр бясалгал хийгээд хүн гээд тайвшраад ирэнгүүт янз бүрийн бүтээлч санаа төрдөг. Тэр бүтээлч санааг л биелүүлэх гэж магадгүй чи амьдарч ирсэн байж болно шүү дээ. Эсвэл тэр бүтээлч санаанаас чи одоо ирч хүч аваад, урам зориг аваад өвдөхгүй амьдарч иж болно. Ер нь хүн яагаад өвдөд идэгин гэхээр ирч хүчгүй, урам зориггүй болцсных. Тэгвэл ирч хүч, урам зориг гэдэг бол чи өөрөөсөө хайж олох тэр хүч. Чи айцгүй байхын тулд, чи өвдөхгүй байхын тулд, чи ажилтай авралгатай байхын тулд чамд ямар нэгэн одоо хөдөлгөх хүч байдаг. Тэр хүч чинь чиний тэр энерги. Тэр энерги чинь бясалгал улам их нэмжигч байдаг. Галын чинь хүчийг л нэмжин гэсэн үг л дээ. Галаа таруулах. Зарим хүмүүс ярьдаг л да ингээд бясалгал хийдэг ирнэ ааш муутай, бясалгал хийдэг ирнэ өвдөөлөх ингэж. Тэгэхээр ер нь өвдөгчдөр янз бүрийн хүнээс ааш авир гарах, гомдох, уурлах, баярлах, айх энэ хүний ертөнцид байж болох бүх
бүхий л зүйл. Энийг бясалгал хийдэг хүн ч туулна, бясалгал хийдэггүй ч хүн туулна. Харин давж гарч байгаа чадвар нь бясалгал хийдэг хүний хараа их амар өндөр байдаг. Тэргээр л ялгаатай байдаг. Тийм учраас бид нар яадаг гэхээр одоо би өчигдөр хоол идсэн ч одоо хоол идэхгүй гэдэггүй шүү дээ. Бид нар өглөө хоол идчих та өдөр ямар хоол идэх вэ гэдгээ бодож идэг. Өдөр хоол идчих та за оройн хоол юу лээ гэж бодож идэг. Хоолыг бид нар ингэж боддог мөртлөө яагаад бид нар би сая бясалгал хийсэн чинь дараа нь хизээ эхлэе гэж бас бодчихлохгүй байгаа юм. Яг л бясалгалаар мэдэрч байгаа тэр өөрийнхөө агуу тэр хүч гэдгийг бид нэр байнга итгэж явах хэрэгтэй байх гэж би боддог. Амьсгалын бясалгалын жижиг талбартай юу? Мэдээж бүхий л бясалгалууд амьсгал дээр суурилдаг. Бүх бясалгалууд. Энэ ганцхан одоо бидний хийгээд байгаа, миний хийгээд байгаа ширээ бясалгалын технологич. Манай багш хичээл дээр энийг их тодорхойгоор хүмүүстэй ойлгуулдаг юм. Бидний одоо оршихуун байна. Зөвхөн махан бие биш. Махан бие маань амьсгалтай байж ич амьд оршиж байгаа. Амьсгал маань өөрөө ямар төвшөнд урт вэ нөө, гүнзгий бэ нөө, богино вэ нөө амьсгалагдж байгаагаас шалтгаалаад чи айдастай вэ нөө, айдасгүй бэ нөө гэдэг чинь шийдэгдэж байдаг. Тэгэхээр амьсгал гэдэг бол бидний эрүүл байх, эрч хүчтэй байх, тайван амгалан байх бүх юмны төлхөр нэгдэг. Тийм учраас бид яг уу гэхээр бясалгалын хичээл сууж байгаа маань амьсгалын дасгал сурах гэж сууж байгаа. Энэ амьсгалын дасгалыг заавал багшийн тусламжтайгаар сурдаг. Өнөөдөр дэлхий дээр байгаа бүх чадaltaй хүмүүс өөрийн гэсэн коуч уу багштай байна. Тэр үед бол багш, номын багш гэж ярьдаг байсан бол одоо орчин үед энэ маань өгчөөд коуч гэдэг болсон. Дасгалжуулагчтай болсон. Тэгэхээр ямар ч баян хүн ямар нэгэн байдлаар гарц болохоороо яадаг гэхээр коуч дээр очдог. Энэ маань миний багшийн хэлснээр ямар ч сайн эмч өөрийгөө эмчилж чаддаггүй. Ямар ч сайн массажист өөртөө массаж хийж чаддаггүй. Тэрнтэй адилхан ямар ч шаталтай хүн өөрийнхөө алдаад өөрийнхөө зөв бурууг олж харж чаддаггүй юм байна. Тэм учраас яах ёстой гэхээр багш дээр очих ёстой. Багш дээр очиж хийдэг. Магадгүй багш чинь мэдлэгийн хувьд тэр битэл эдийн засгийн хувьд чамаас арай сул дорой байж болно. Арай чадамжгүй байж болно. Одоо орчин үеийн хэлээр чамаас ядуу байж болно. Гэхдээ тэр хүнд чиний чадахгүй байгааг чадаад байгаа тэр эрдмийн ундраг байна. Чи тэрэн дээр нь очиж тэрний тусламжтайгаар чадахгүй байгаа, болохгүй байгаа зүйлээ олж хараад тэгээд цаашаа өгчих хэрэгтэй байдаг. Тийм учраас яг үгээр бид юуг ойлгох хэрэгтэй гэхээр нэгдүгээр амьсгалын дасгал хийж сурах хэрэгтэй, хоёрдугаар заавал багшийн тусламжтайгаар хийх хэрэгтэй, гуравдугаар би сурцсан юм чинь гэж орхиж болохгүй. Яг бол мөч тутамд ертөнцийн ч өөрчлөгдөж байна, таа ч өөрчлөгдөж байна, багш ч өөрчлөгдөж байна. Тийм учраас одоо бүхий л номтой хүмүүс яаж юм гэхээр улиралдаа нэг удаа өөрийгөө бүхий л нэг мэдхэсээ чөлөөлөөд хэдхэн хором амарчжээ. Сайн бясалгал хийдэг байсан ч тэгж амарчээ, курс суужээ, олуулаа нийлж бясалгажээ гэж хэлээд байгаа юм. Яг тэгэхээр энэ бас л нэгэн дэлхүүр байдаг. Энэ бас л нэгэн ансиг таагдшгүй таавар байдаг. Тэгэхээр бид яах ёстой гэхээр улиралдаа нэг удаа өөртөө цаг зав гаргаад суужээ. Хэдийгээр бид энд одоо мөнгө зарцуулаад байгаа юм шиг байж болно л да. Зарим хүмүүс эдгээр хөөх ямар үнэтэй юм бэ гэж хэлдэг. Гэтэл чи тэр үнийг төлөө тэнд сууснараа өөрийн тэр олох ёстой хөрөнгөө 10, 20, 100 дахин өсгөж чадах чадамжийг, ухаан санааг, одоо эрч хүчийг, мотивацийг олж авдаг. Тийм учраас бид нар одоо улиралдаа нэг удаа ямар нэгэн байдлаар бясалгалын багштай бясалгаж явах хэрэгтэй байхаа л гэж би бодож авдаг. Би нэг удаа дээлэд байжсэн байхгүй юу. Тэгээд надад амьдрах ухааны анхны хичээл зааж исэн Татагет гэдэг багш. Гүрж ирсэн ба чи очихгүй гэж ярихгүй. Тэгэхээр тгий гэл. Тэгээ намайг ирж аваад тэгээ гүржийн байгаа газар руу битэр ноёдад очисон. Тэгээд нэг айлтал нэлээ олон тэр чи их олон жилийн өмнө баг 30 жилийн өмнө
нэг 30-аад хүн цуглдсан байна. Тэгэл цэцэн энэ тэрийгэл тэгэл тэр айл нь хоол бэлдээл ингээл хоол идэх болвоо. Тэгэл гүрүжи тэр хоолыг аягалж байгаа байхгүй юу? Тэгээ би тэр үед чинь дөнгөж амьдрах ухаанд орсон. Нөгөө шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л өстой нэр энэ бурхан гэж бодцсон. Тэгэл юу ч утсан гэвэл за бурханы гараас одоо би хоол идэх нь би ч одоо өстой амар азтай юм. Ер нь л баг буян зайд ер нь энэ насандаа бол одоо ер нь баг л өхгүй байх л гэсэн бодоол тавгаа барайл ингээл их өндөр сэтгэлтэй ингээл очрлолсохгүй юу. Тэгэл гүрэж ингээл аяглал хүмүүстэй яриад ингээл тэнд ганцхан би Монгол ингээл байжсэн. Тэгсэн чинь яг намайг ирсэн чил гүрэж ингэж харснаа албаар чи яваад гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт надад бурхан надад хоол өгөхгүй нэдэг чинь би чинь их нүгэлтэй амт мэн гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж байгаа. Тэгээд яг хуу дараа нь мэдээж гүрэж яваад өгөнгүүт ингээл хүн ирээл тэр хоолыг аягалж байгаа. Би яг зогсож исэн болохоор хоол аваад цаашаа хөдөлж байгаа лууч. Ямар ч миний хоол идэх хүсэл байхгүй болсон байна. Зүгээр л хин нэг надад хоол аягалж өгөөгүй төлөө тэл байхгүй ч юм. Тэгээ би асар их уйлсан байхгүй. Тэгсэн чинь манайх ширээ яасан төгсөө гэдэггүй. Би тэгээ нөгөө хэл сайн мэдэхгүй болохоор бас нөгөө тгийгээ тайлбарлаж чадахгүй зүгээрээ гэсэн чинь хоол идгээл би идэж чаддаггүй. Тэр үед гүрүжиж надаа юм хэлээгүй, би ч гүрүжигээс суугаагүй. Тэгтээ би юу гэж бодсон гэхээр би их нүгэлтэй юм байна. Тэм учраас бурхан надаа юм өгсөнгүй гэж. Тэгээ зөвхөн одоо би юу гэж боддог гэхээр бидний сэтгэл тийм өчөөхөн. Магадгүй тэр үед гүрүжид ямар нэгэн ажил гараад эсвэл зүгээр яг ганц ирлээ би хоолохгүй гэж бодоагүйгээр явцсан байж болно. Эсвэл үнэхээр миний эготой ажиллахад багш маань тийм авир гаргаж исэн ч ээж болно шүү дээ. Юу ч ээж болно. А гэтэл би хоол идэв хэнийг хохирож байгаа юм? Шири Рави Шанкар хохирож байгаа юм уу? Өөрийгөө хохирож байгаа юм уу? Тэгэл би одоо боддгийн бидний сэтгэл үнэндээ хүчөөхөн. Нэг жоох юм болонгууд л эсвэл хин нэг үл үртэй нүгэлтэй зовлонтой амт байна гэж бодно. Эсвэл өөрийгөө тийм байна гэж бодож идэв. Бусдаас буруу яагаад тий. Бусдаас буруу хийж идэг эсвэл өөрөөсөө буруу хийж идэг. Амьдралын нөгөө байгаа юмд байгаа чигээрээ явагдаж байна гэдэг ийм нэг тийм бодол биднэрт байдаггүй юм билээ. Тэгээд тэр үед бол би тэгж бодож исэн. Одоо бол надад Шири Рави Шанкаржи хоол аягалж өгч гин үү? Эсвэл хин нэгэн аягалж өгч гин огт сонирм биш. Тухайн мөчид би хоол хүртчихээн. Бурхан маань одоо яг тэр үед надад хоол аягалж байгаа хүний дүрээр л надад ирж байна. А зөвөр миний багшийн хувьд бол надад янз бүрийн тийм үйлдэлээрээ дамжуулт янз бүрийн одоо авир бол үзүүлдэг. Ёстой бүр нэрээ хамгийн минутаас нь шидэд хаяад явчмаар авирч надад гаргаж ирсэн. Өөр хүн бодвол энэ гигинт хүн бижиж яагаад ингэж амлаа гэж бодохоор. А гэтэл тухайн үедээ би гомдчихсэн ч энэ чинь ийм биш үү? Багш маань ийм үйлдэл хийгээг байсан бол би энийг ингэж ойлгохгүйсэн шүү дээ гэж бодохоор байдаг. Тийм л учраас би багшийг ямар нэгэн бурхан байна гэж хийсвсгэлдэггүй. Надад янз бүрийн авир гаргалаа. Энэ ингэчлээ гэж ингэж нэг өчүүхэн сэтгэлээр бодохгүй багшийн үйлдэл болгоны чандад энэ надад өгч байгаа мэдээлэл нь байна л гэж ойлгож авдаг. Тийм учраас энэ олон жил би багшигээ дагсаар байна. Нэг зам мөрөөр явж гин. Яад нэг зам мөрөөр явж гин гэхээр миний багш хэлдэг. Дэлхий дээр олон юм бий. Чи нэгээр л явж иж хүрнэ гэдэг. Тийм учраас би одоо ийшээ чилтраад тийшээ чилтраад байх бол одоо хугацаа бол байхгүй. Тэрэн дундаа ийм оюуны зам мөр дээр хөтлөж байгаа багшийг шилд сонгоод байх. Эсвэл тэрээс нэг жоох юм сурчаад тэрүүгээр ингээ ямар нэг юм олох гээд гүгээд байх. Тийм одоо сонирхолж гэх юм уу, тийм мотивац бол надад байхгүй. Өнөөдрийг хүртэл би багшаасаа сурсаар л явна. Сая хүртэл би ашрам дээр очиж жоод багштайгаа уулзж байхдаа мэдээж багш маань яг л урдны хараа байсан. Тэгсэрний би бас л их өөр хүлээлттэй очисон. Яагаад төгсөө одоо бараг л чиний нас чи явж байгаа юм чинь надтай бараг зэрэгцээд сууж гэж хэлэх юм уу те. Мэдээж би хизээж багшаа зэрэгцээд суу гэсэн бодол байдгүй ч гэсэн хүний тэр даалт ухамсарт чинь юу ис нуугдж идгийг бид нар мэддгүй мэлээ л дээ. Тийм учраас бид нар яг гэхээр багштай байна гэдэг бол
чи өөрт байгаа сул талаа маш сайн олж авах чадвар гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би тэрний хичээл цуусан юм чинь, би тэгсэн юм чинь, би ингэсэн юм чинь одоо болоо гэсэн ийм ханамж байх юм бол чи хөгжил чинь зогссон байна л гэсэн үг гэж би ойлгож байна. Тэгэхээр би шавнарыг ч гэсэн аашрах юм яа. Ганцхан миний хичээлд суух чи намайг л дагах хэрэгтэй гэсэн ийм шаардлагыг бол хизээч тавьдаггүй. Өөр багш нар очсон байна гэдэг, өөр багш нар туслаа явж ийл гэдэг. Мэдээж хүний хувьд бол бас нэг тийм харамлах, хардах тийм хүнээс гардаг муу авир бол бас багшаас ч гэсэн гардаг боловч жоохон тайвшраад бодохоор үгүй тэр чинь бас ганцхан надаас сурах хэрэгтэй биш шүү дээ. Өөр хүнээс ч гэсэн сурах тэр хүнд байгаа гэдэг. Хэрвээ чиний шав, үнэхээр чиний шав юм бол эртээрээ эзэн нисгт багшаа гэж хүрээд ирнэ. Би ч гэсэн энэ ширээ багшийн шав учраас янз бүрийн ажлаас лоод эсвэл мухгаасаа болоод эсвэл өөрчлөлтөөс лоод багш нар очиж чадахгүй ч гэсэн очих ихний боломж бүрдэх болгонд л энтхийг явахыг хичээдэг. Яа тэгэхээр энтхийгт би багштайгаа биеэр уулзч чадж гинүү чадахгүй байгаагаас үл шалтгаалаад би тэнд очсон байхад ямар нэгэн юмыг олж мэддэг. Тэр олж мэдсэн юм бол өөрт байгаа сул тал маань л байдаг. Тэрийгэ олж хараад тэрийгэ засч чадчихвал би багштай байгаагийн одоо хэрэг мэн бүтлээл гэж бодож байна. Хэдэн он багш боллоо? Би анх 98 онд Шри Свамитай хамт энд хичээл зааж исэн. Тэр үед бол яг том свами ч тийм. Том свами бидний хэлдэг том свамитай хамт хичээл зааж исэн. Яг тэгэхээр тэр үед чинь нэгдүгээр багш баг байгаагүй, хоёрдугаарт мэдээж том свами бол намайг одоо зөв хөтлөж, зөв чиглүүлэх үүднээс л анхны хичээлийн маань хамт явуулж исэн. Тэгтээ яг зүгээр ихэнх хичээлийг намайг би дааж явуулахыг бол свами одоо зөвлөж хийлгэжсэн боловч өөрөө бол бас тэнд байсан. 98 оны 8 сард анхны хичээлээ зааж исэн. Тэрнээс хойш бол өнөөдрийг хүртэл зааж байна. Би хичээл заах их дуртай. Хичээл зааж байхдаа би өөрөө тэр мэдлгүүдээ ойлгож авчидаг. Хоёрдугаарт багш маань юу гэж хэлдэг гэхээр чи хичээл зааж ижил чи мэдлэгээ олон баттахтаа гэж хэлдэг. Мөн энэ мэдлэгийг олон сурч аваасаа гэж одоо яадаг бол бид нар амьдрал дээр үсэт байгаа өвчин маань, амьдрал дээр үсэт байгаа зовлон маань, чадахгүй байгаа болгон маань бидний мэдхгүйгээс үүсэж байгаа асуудал гэж боддог. Харин тэрийг ингээд мэдэж давж гарахын тулд заавал чамд хэнийг өн туслах шаардлагатай байдаг. Энийг бид нар номын багш гэдэг, орчин үеийнээр коуч, одоо сүүлийн үед бол одоо сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй, сэтгэл зүйчээс сүлгээ авах хэрэгтэй гэдэг. Яг үнэ хэрэг дээр бол мэдээ сэтгэл зүйч хэрэгтэй боловч хүн бясалгаад сурчих юм бол тэгээд одоо өөрийгөө зовоохгүй тулд миний багш хэлснээр бусдад туслаад явж ивэл мөн одоо мэдлэгтэй байх юм бол зөв олчих юм бол амьдралын гарцыг бол чи өөрөө байнга олж харж чадчихдаг л гэж хэлдэг. Би бол ер нь тэрэнд бол маш их ихтэй байдаг. Art of Living байгууллагын Шри Йоги анхны багш. Тий яг йогиг ч гэсэн хэр дуртай байд юм ингээл тим юмны анхны багш гээл эсвэл ингээл нэг юм ингээл заримдаа бид нар нэг тэгүүлмээр санагдаад идэг шүү дээ. Ингээл нэг зарлуулах ч юм уу эсвэл ингээл нэг би нэгэн тэрүүнд байх хэрэгтэй ч гэдэм үү. Яг мэдээж одоос арай олон хэдэн жилийн өмнө нөгөө жоохон залуу байхдаа бол тэр болон одоо анхны багш гэдэг юм уу таа чадчих та мундаг шүү гэдэг магтаалд бол бас нэг жоохон хөөрөх юм уу те баярлах юм уу магадгүй тэр баярлсан сэтгэлээрээ дахиад юм ичгэмсэн гэсэн ийм сэтэл төрдөг байсан бол одоо амьдрал туршлагажаад бас нас ахаад ирэхээр анхных ч вэ нү сүүлийнх ч вэ нү ер нь ялгаагүй болдог. Энэ маань чи хөгшрөөд юм уу эсвэл чи нас яваад итгэхгүй болж ийн гэсэн үг биш. Ерөөсөө бид бүгд адилхан. Миний шилдэг чинь бид бүгдээр нийлээд нэг юм. Нэг дэлхий, нэг гэр бүл гэж хэлээд байдаг. Энийг залуу байхад бол ойлгохдаггүй байсан бол одоо ингээд туршлагажаад ирэхээр нэрээ бид нар бүгдээрээ л нэг.
Өнөөдөр хин нэгэн ямар нэгэн муу авир гаргаж явал тухайд яг эвгүй сэтгэл төрдөг. Эвгүй сэтгэл төрж яана л гэдэг чинь нэг мөнхөх тал маань ажиллаж яана л гэсэн үг шүү дээ. Тэгээд жоохон тайвшраад ирэхээр үгүй юмч болно шүү дээ гэсэн бодол төрдөг. Энэ маань бид нар бас хөгжиж чадж байгаагийн хөгжсөний бас илрэл гэж үздэг. Миний багш дэлхий дээр болж байгаа ямар ч үйл явдал чамайг чиний сэтгэлийг ингээ хөдлөхгүй байх юм бол өөрөөр хэлбэл хэд баярлахгүй, хэд зовоохгүй байх юм бол чи төвдөө байх юм бол чи үнэхээр бясалгал хийж байгаа гэж үр дүн гарсан байна гэж хэлдэг. Тэгэхээр яг энэ олон жил бясалгал хийсний үр дүн бас гарч байгаа мó гэж боддог. Мэдээж бид нэр нийгэм амьдарч байгаа юм чинь сайн байм зөндөл тохиолдсон шүү дээ. Тийм биз дээ. Маш цоо үгээр Гурудев Шри Равишанкар гэж хүнийг хийсэн одоо энэ том байгууллага гүйцэтгүүлдэг тодорхойлвол маш цоо үгээр тодорхойлвол минут нэг байхгүй. Дэлхийн олон хүнийг нэгтгэж чадчихна гэдэг бол тэр хүнд байгаа хүч. Энэ хүчин дээр тогтсон байгууллага гэдэг бол үнэхээр хүмүүнлэгийн байгууллага. Гэхдээ тэр эртний мэдлэгийг одоо цагийн амьдрал тохируулж тайлбарлаж чадж байна гэдэг бол энэ хүний мэдлэгийн ох. Би тэгж хэлээ. Тэр бол таны багш. Энэ бол миний багш Шри Равишанкарч.